Юу гэж бодож байна? Нэг тийм аним дээр гардаг шиг. Ямар амар өнөр вэ? Би нэг амсч үзэхдээ үнэхээр ихтгэлгүй шүү. Дотроо ийм бөмбөгийн хэлбэртэй байгаа юм заяа. За одоо ингэж ингэж дээ. Даавар шиг юм байна. Ийм хэлбэртэй юм байна. Ногоно. Алин дээр нь гоё харагдчихна. Ногоон гоё юм шүү. За ногоон дээрээ сарайгаанд харуулчих. За юу сан манайхаа. За 7 хоногийн дараа бичлэгээр уулзч одоо баяртай байна. За өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ хөөрхөн юм төшөж үзэн. За тэр хөөрхөн юм нь юу вэ гэхээр би ингээ YouTube ингээ ухаад ингээ явж байгаа байхгүй. Тэгсэн чинь YouTube дээрээс нэг хөөрхөн контент олсон заяа. Тэр нь юу вэ гэхээр ингээд яг адилхан өнгийн снекүүдээ ингэж өөрч тавиад тэгээд тэд задлаад туршиж үзээд ямар байгааг ингээ хийлж мэлээ сэтгэл мэтгэлээ хэлдэг нэг тийм солонгос контент үзсэн байхгүй. Тэгээд тэрнээс шууд санаа авсан. Би яагаад ийм юм хийчихгүй гэж бодонгуудаа. Тэнгүүтээ яасан би тэгвэл арай жоохон сонирхолтой хийл та гэж бодоод нэг юм бодож олсон заяа. За тэр нь юу вэ гэхээр би iPad-ын дээр ийм спин эргүүлдэг аппликейшн татсан заяа. За тэгээд одоо би iPad-ийнхаа скринийг ингээд шеэр хийжээ. Тэнгүүтээ хэдүүлээ хамтдаа спин эргүүлээд ямар өнгө таарч чинь, ямар өнгө гарч ирж чинь яг тэрнийх нь өнгөөр снекүүдээ худалдаж аваад тэгээд хэдүүлээ хамтдаа туршиж үзье заяа. За одоо тэгвэл одоо энд жижиг юм дэлгэц гарч ирэн заяа. За одоо тэгээд хамтдаа эргүүлж үзье. За одоо та хэдий харж байгаачлаа энэ дэр цэнхэр улаан ногоон тэгээ шар хар гэсэн өнгөнүүд байна. Ийм 5 төрлийн өнгө байгаа юм байна. За аль нь гарч ирэх бол эргүүллээ шүү. 1 2 бэж та тархасаа өмнө энэ тлийн болон байна уу? Тлийн болон байна нэг жижиг гуулаа байгаа тарцараа таа. За хар өнгө гарч ирлээ. Хар өнгө гарч ирсэн. За одоо тэгвэл хар өнгийн снекүүдээ худалдаж аваад тэгээд цуглуулж орж ирээд тэгээд хэдүүлээ хамтдаа ямар амттай ямар снек байна туршиж үзье. За тэгээд бичлэгийг дуустал үзээрэй. Бичлэгтэй хамт байгаарай. За би эргээд ирлээ. За тэгээд ямар ч ясаа ингээд харж аачлан ийм олон хар өнгөтэй снекүүд болоод ирсэн. За тэгээд снекүүдээ цуглуулаа явж явах явцдаа сонин содан амттай болж өгвөл Монголд байдаггүй тиймэрхүү снекүүдийг аль болох цуглуулахыг хичээсэн зорьсон. За тэгээд олон юм яриад явах уу? Чи бичлэгтэй бэлэн үү? Чи бичлэгтэй бэлэн бол би ч гэсэн бэлэн. Алинаас нь эхлэх үү? Дүгэн. За хамгийн жижигээс нь эхлэе явъя. За энэ болохоор самар байлээ. Ийм хэлбэртэй юм байна. Ямар амар халуун ногоотой юм бэ? Бурхан минь. Би хар өнгөтэй юм ба харна. За заашгүй хар өнгөтэй уух юм болчлоо гэж амар авсан чинь хайплсэн мэлээ. За яах вэ хууч. Nice. За дараагийнхаа амсцгаая. Амар халуун ногоотой юм байна. Гадна талдаа нэг юм халуун ногоотой юм руу дүрцсэн юм шиг байна. Халуун ногоотой амтлагч руу дүрцсэн юм шиг байна. За дараагийнх нь арай жоохон чихэрлэг юм мэдцгээе. Энэ болохоор эрзэн чихэр. Энэ шиг юм гоё амттай эрзэн чихэр идэг уудсан биш. Дахиад нэг идчих юм уу? За дараагийнх нь модон чихэр. Вау, ямар хөөрхөн юм бэ нэг хараа. За амсгая. За энэ иштэй чихэрний хувьд штэ нэлийн амталж үзлээ. Тэгээд амт нь болохоор зүгээр л ананасны амттай байна. Ананасны амт. Зүгээр ананасны зураг тавьж байгаа болоогүй мэл шиг. За одоо штэ энэ заримнууд аваад ирсэн баггүй би ийм заримнууд авсан юм. Тэгэхээр заримнуудаа хайлахаас өмнө гял заримнуудаа юу яа? Идээд үзчихье. Тэгэд энэ 3 заримнаас энийг бол та харж байсан бах те энэ зөндөө байдаг штэ. Энэ 3 заримнаас энэ надад амар сонирхолтой санагдсан. Яа тэгэхээр ийм эрдэнэ шашны зурагтайсан. Тэгэхээр эрдэнэ шаш амтдах юм болов? Юу гэж бодож байна? Энэ амар сонирхолтой санагд. Эрдэнэ шаштай заримыг идээд эрдэнэ шашны амт гарна гэж бодоод амар гайхсан заяо. Тэгээ ямар ч байсан амсч үзцгээе. Өөш.
Энэ эрдэн шишний амттай биш заяо. Заримгийн дотроо эрдэн шишин байна. Харуулъя. Харж байна уу? Энийг сонин шар юмнууд харагдаад байгаа. Эдгээр бүгд эрдэн шишгээ оддоо. За, сонирхолтой. Амсаад үзье. Би эрдэн шишийг нөгөө нэг сүдэ заримгтай бай хамт байгаа болохоор ямар тэнийг хамт амтдах толоо гэж шүү дээ. Амсаад үзсэн аахгүй юу? Эрдэн шиш чинь сүдэ амар гой тохирд юм байна. Ямар сони юм бэ? Хайлаад бүр өмдөн дээр хасгараад юу болчихваа чад ирээ. Би гэхдээ энэ заримыг идэх юм байна. Гой амттай байна. Аягант хийгээд итчихэ. За дараагийнх нь Ореотой хар өнгийн заримг. Гэтэ энэ дотортлон цагаан лөнгөтэй байгаа хэл та. Ямар ч шидэж үзцгээе. Лотегийн их юм байна. Би энэ цэнхрийн зундуу иддэг. Би цэнхэрт нь айгуу дуртай. Янз бүрийн холдгоо зүгээр л амар гой сүүний амттай байдаг байхгүй. Тэрнээс нэг ялгаа алга байна. Ийм Орео орсон шинж алгаа. Жоохон ийм бужимгцсан юм байна. Тэр нь Ореоны бичэн юм лөө. Ийм юм байна. Сая энэ хаваарх юмудаа ингээ янзлаад амар халууцсан зарим идэд амар гоё сэрүүцчлээ. Айс крим йогурт гэвчсэн байна. За тэгээд энийг амсч үзцгээе. Яг йогурт шиг юм байна. Гэтэ нэг тийм нөгөө гадуур зарагдаад байдаг штеп. Кекний кремнүүд байдаг штеп ингээ шатах хөөсөн кремэр юм. Яг тийм кремийг йогурттай холцсон юм шиг. Тийм амт амтгсэж байна. Одоо ингээд харангууд яг йогурт гэнэ крем шиг харагдаад байгаа. Ингээ харах юм бол яг заваар. Зүгээр л жоохон нэг тийм хөлдөөцөн крем гэх юм уу? Амарсан тийм мэдрэгдэж байна. За дараагийнх нь алийг амсах уу? Надад нэр юм гойм байгаа шүү дээ. Гоймоо төвтэйгээ тавьчих тий. Амсж яхах хэвчээ. Удонтой гойм юм байна. За одоо амсч үзье. Оо, ямар хөөрх юм бэ? Oh shit. Ямар бүтэлгүй юм бэ? Би түрүүнээс шидийн юм унгааваа. Зарим нь асгаж масгаад. Амтлагч нь энэ. Би жоохон амар тохгүй байгаад. Ягаад гэвэл энэ минийг ингээ урдаа тавьчихсан. Эндээс ингэж оруулж гэж амар ядраад. Би зүгээр энд ингээ тавьчихад тэгжаад харуулжаа тэгээд идий заяа. Доторт нь ийм хамгийн гол нь энийг л би сая хөөрх юм бэ гэж харуулах гэдээсэн. Тэрийг одоо барьжаад харуулчих та нарт намайг битээ заван идэж уух юм а. Гараараа барьлаа гэд тэгээд аашлаад байгаарэ. Ийм нэг тийм аним дээр гардаг шиг нэг тийм бооц тэ амар хөөрхөн тод зурцсан. Ер нь идэх юмнууд чинь нэг тийм 6 нэм байдаг мөртлөөсөө яг гаргаж ирээд үзэнгүүт байдгүй шүү дээ. Энэ бүр амар хөөрхөн бооц. Мэдээж хэрэг угаасаа гойм идэх нь тодорхой юм чинь. Дундуур нь босоод бас буцлагч авчраал инээтрийг гэж яхин оронд бас аваад ирсэн байхгүй. Амар их хийгээд асгарцсан шүү дээ. Гараад л зүгт. За нэг төр зүр ингэ тавьчих. Цаваа юм би. За хизээ дуусандаа. Цацгад тутгаал тэгээл өстэй нэрээ нэг босч алчуур авчраал, арчаал, зүлгээл. За дараагийнх нь энэ байна. Энэ болохоор миний ойлгосноор заяа амны зугааны үед бол амны зугаа. Би төмөс юм болоо гэж бодсон. Гэхдээ энд ямар нэгэн төмөс камжаа гэж бичсэн юм байхгүй. Зүгээр снэк гэвцсэн баг. Кважа гэдэг нь снэк гэсэн утгатай үг байхгүй. Тэгэд мелкум хан гэхээр spicy гэсэн үг. Spicy амттай гэсэн үг. Ийм юм байна. Одоо энийг амттай үзцгээе. Би ийм задлагтай амар муу юм шиг байна. Хүмүүс бол ингээл амар гоё бичлэгэн дээрээс шат гэж дуургаал амтлаад байдаг шүү дээ. Би ч хийж чадахгүй. Төсөөлөлтөй болон тгийл хийж байгаа байхгүй. Борцох ч юм уу? Борцох шиг харагдаад байна. Яг хөтэл амин жоохон зунгаарлцсан тийм мэдрэмж өгүүлт юм байна. Хүш. Би энэ дэр ингээ оноо өгөө яваад байвал зүгээр юм шүү. Яг тгий. Сонирхолтой байх юм байна. За би энэ дээр 10-аас 3 оноо өглөө. Бэлэн ихтцэн тийм борцох шиг амттай байна. Тэгээ тэр халуун малын юм бол ерөөс алга. Харин тэр нөгөө нэг самар байсан штэ халуун ногтой тэр бол үнэхэр гоё байсан. Тэрэн дээр бол 10-аас 8 оноо гэж болохоор юм байна. За энэ бол миний хамгийн их анхаарлыг татсан амттан.
Энэ болохоор нөгөө нэг 8-алж гэх юм болов уу? Одоо 8-алчнаас арай өөр нэг ийм амтан байдаг штэ. Ийм амтаа одоо зургийг харж байгаа үстэй та нар. Тэрнийх аахгүй юу? Солонгосоор болохоор ужин оо гэдэг байхгүй юу? Тэгээд энэ ужин оотой spicy халуун оотой ийм снэк байна. Одоо энийг юу яа? Туршиж үзтгээ. Энийг ер нь их хөвчлэн хүмүүс ингэдэм маа. Мэгжүү ч юм уу эсвэл сөөжүү мүүжүүтэй одоо архины дараалал болгож иддэг гэж хэлж болно. Амсаад үзтгээ. Энэ ихтэй бүр амар хөөрх юм аа. Амар халуун оотой юм шиг байна. Энэ зураг мургийг хараад хахад. Яа, ямар амар үнэр вэ? Энэ үнэр нь бүр амар хамар цоргиол явчлаа. Яг нөгөө нэг солонгосын далайн бүтээгдэхүүн зардаг тийм зах махаар явахаар тийм үнэр үнэртэй байхгүй юу? Яа, би нэг амсч үзэхдээ үнэхээр ихтгэлгүй шүү. A few minutes later. Гоё юм шүү. Доторх нь харуул нэг юм орооцолцсон юм шиг. Өний ингэж ажилласан чинь нөгөө нэг хоньны ширэнд ингээд нэг юм арай нэг хатуу хэсэг байдаг шүү дээ. Шүрмэс мөрмөс. Тэр шүрмэсж ажиллаж байгаа юм шиг санагдчихлаа. Тэгснэ жоохон тэр нөгөө нэг юу нэ. Энэ нөгөө 8-алчных намд. Өнөөдөр яг Монгол нэршлийн юу гэдэг нь мэдхгүй байна л да. Яг 8-алч гэж хэлдэг бах те. Далаа малаа байдгүй орны хүүхэд монголоор нэршлийг мэдхгүй байгаа шүү. Нэг байгаа шүү гэдэг үг та нарын амар дургу гэсэн дээ. За яа дээ. Түр дахиад хэлчихье. Дад гарцгүй орны хүүхэд 8-алчны одоо энэ үзэн оо гэдэг үгийг монгол руу орчуулж чаддаг вэ гэсэн. Энэ бол гоё юм. Энийг би 10-аас 8 оноо өглөө. За одоо айлын амсах уу? Энийг амсах уу? Энэ амар хөөртмөр харагдаад байсан. Ийм зурагтай байна. Энэ дотортолтой ямар нэг юмтай юм шиг байна. За ямар тач ингээ харахад бол тийм spicy энтергээ битцсэн юм бол алга байна. За юу ч гэсэн амсъя. Дотроо олон ширхтэй юм байна. Бичээ юм болов уу гэж бодсон ч үгүй байна. Ийм юм байна. За амсцгаая. Гайхалтай. Вау, үнэр нь гоё юм. За хар өнгийн уутнууд дундаас өөр өнгийн амттан гаргаж ирж идээдсэн бол энэ удаад хар өнгийн уутнаас хар өнгийн амттан энэ дэр ингэвчсэн байна. Сансан изангируу зарад хамгаа өвчсөн байна. Энэ монголоор орчуулах юм бол төсөөснөөс илүү нэг тийм ийм хэсэг аахгүй юу? Витамин С идээд хамгийн голынх нь хэсэг нь ингэдэж штэ яг тийм амт. Энийг би байнга иднэ. Энэ сте гоё юм байна. Гоё гоё дээ. Сэрэ аваад. Би таадаг гоё 2 камертайсан бол ингээд доторхын ингээд гоё дээрээс нь харуулмаар хаад нөгөөдөг чинь юм болчих. Бити унаарэ энүүдэд бити унаарэ. Унцлаа. Энэ болохоор аюу гоо тийм цэвэр амттай юм. Янз бүрийн халууногооны холцгүй. За эргээд ирлээ. Гэрэл маань унтраад тэгээд бүр юу яагаад халууцаад гэрлээ цэнэглээд гэрлийн цэнийг тусч тэгээд гэрлийн цэнэглэж явах хоорондоо кофе аваад ороод ирлээ. Тэгээд одоо нөгөө гойм маань нөгөө юу ач твтээд бүр муухай шилжээч цаа дахиж энийг идэхгүй. Ямар ч байсан энэ гоймондоо би 10-аас 6 оноо өгнө. Одоо хамгийн гоё савлгаатайг нь авч эцэцгээе. Энийг ингээ харахаар Netflix санаанд орж байгаа. Энэ болохоор загасны снэк байна. За төвшөө. Дотортол нь болохоор ийм юм байна. Амар зөөлхөн даавар шиг юм байна энэ. Шиг. Гоё амттай биш юм уу? Тийм ч амар халуун ногоотой биш юм байна. Гэхдээ бүр нэг юу яавал идэх юм хүн байхгүй тийм үед хэдүүл бас гоё юм байна. Идүү штэ. Үеиг гэх юм уу? Би энэ дээр болохоор 10-аас 6 оноо өгнө бас. Нэг авчи. Гоё харанхтай харагдаж штэ. Хар снэкүүдтэй хар кофе. Айс американо. Кофе гугаар би ихтэй амьдралаа хизээж төсөөлөхгүй яа. Кофетэй чихэр ингээд энэ цагаан нь сүү. Хар тал нь болохоор кофе. Гэтэ
Гэтэ би нэг өөрөө американо дуртай болохоор жоохон сүүтэй кофе нэг дуртай биш. Гэхдээ яг идэхэд тааламжтай нэг тийм зөөл амтай. Сүүтэй кофе, латте энтерт дуртай хүн байх юм бол энд амар дуртай л ах юм шиг байна. За энийг эдээ дуусчлаа. Энэ дээр болохоор би 10-аас 8 он огт юм уу? Ол 9 он огчмор санагдаад байна. За 8 он огч. За дараагийнх нь нэг ийм амттан байна. За амсъя. Зайлвал хөөрхөн амтыг хайлтч. Уул нь их л царайлаг амтан баг шүү энэ хардаа. Нарах гэсэн чинь. Удаа хэдвэл бялуурах юм байна уу болий. Гэтэ эндээс би 10-аас 10 он оглоо. Амар гоё амттай. За одоо энийг сонирхъя. Би жоохон уйдчлаа заяа. Тэр болохоор хамгийн их сонирхож авсан амттай энэ заяа. За энэ болохоор амар гоё санагдсан заяа. Пуктан гэвч пуктан гэ энэ бөмбөгөн жэли, тэсрэг бөмбөг жэли гэх юм уу. Тэгээд энийг хараа. Дотроо ийм бөмбөгийн хэлбэртэй байгаа заяа. Амар сонирхолтой санагдсан да. Тэгэхээр хамтдаа хэдүүлээ сонирхож үзцгээе. Яа. Үнэр нь амар гоё үнэртэй юм байна. Уутан дундаас гарч ирж байгаа гэсэн чинь юу вэ? Пиник харанхтай минь чарсан чинь юу вэ? Үний ямар бал. Би яг энэ зурган дээр их шиг юм гарч ирэх байх гэж төсөөлжсэн. За тэгсэн чинь нэг сонь ногоон химийн урвалын юу шиг химийн нэг лабораторид байдаг шил шиг юм гараад ирдэг нац. Тэгснээр энэ юу вэ? Энэ дотор талдаа сордог юмтай юм шиг. Сордог нөгөө нэг жоохон хүмүүсийн юу байдаг штэ. Цэлцэгнөр байдаг штэ. Яг тэрэн шиг юм шиг байна. Энэ шал балаа юм байна. За ямарсан амсаад үзье. Өнөр нь ихтэй амар гоё эсэ. Сая ингээд уутын задлангууд өнөр нь синк гээд явчихаар нь би ийм дотортолтой ийм давхар савлаатай гэж юусэн бодоогүй. Энд дэлбэрх юм шүү дээ. Яа тийм байхгүй. Харин ч дэлбэрэхгүй байх. Амтанд нь учир байгаа юм болов уу? Яга заавал тийш нэрлсэн юм бол энэ араа дэлбэрээ гараад ирсэн. Шинээс. Энэ стэм гоё юм шүү. Энэ айгуу цэвэрхэн автагдчтэй маань. Им жижигхэн нэг сан цэлцэгнүүр шиг юмнууд чинь ингээ заавал хазуулаа заваараад хажуугаар нь гоожж ирж мэрэлээдэг штэ. Энэ өстө үнэхээр цэвэрхэн автагдчтэй байна. Энийг хараа. За одоо энийг идэж үзцгээе. Амар эсгэлэн. Миний яг дуртай амт. За боли гэдэс түрлээ. Би нэг ихтэй одоо эргүүлээд иднэ. Энд ингээд тавьчих. Асгачаад. За дараагийнх нь энэ. Энэ савлаа нь гоё цэвэрхэн юм байна. Дүүбүү яач. За задлахаа. Ямар сони хуушур шиг үнэртэй юм бэ? Татвартай ийм юм байна. За хуушурны үнэр шиг үнэртэй юм маань гэж бодоод хуушураа төсөөж бодоод идсэн чинь тэгэж бодогдоод байна уу? Эсвэл яг үнэндээ хуушурны амттай байна уу гэж. Нөгөө нэг хуушурыг амар гоё ингээд чимхдэг штэ. Тэгээ чимхээд шараад гаргаад ирсний дараа ингээд яг чимхсэн хэсэг нэг тийм гоё хатуу тэгээ шар гэсэн дуурцсан болсон байдаг штэ. Яг тийм амттай. Жохон царай муутай тэгсэн мөрчлөөсөө гоё амттай амтна. Энэ амар гоё амттай байсан даа. Барбекютай, халуун ногоотой, даханы хөл. Амсцай. Бол юм харангуйтай юм авчирч амсчаа шүү. За юу. Члэн дундурч саадлаад ороод ирсэн дуучлаарай. Ингээд энэ тал руу хартаа, энэ тал руу ч юм уу энэ тал руу. Энэ хоёрын аль талд нэг жижигхэн ийм ямах хэлбэртэй нэг ийм улаан өнгөтэй юм байгаа заа. Нэг жижигхэн юм байгаа заа. Читэн дээр дараад үзтээ. За баярлалаа. Энэ ямар хөөрх юм нэг раа. Өнөөс амар сэтгэл хийчихээ доторт нь хүндэн юм байна. Хэвээ гоё юм байна. За дараагийнх нь. Би нэг болохоор идэж үзчихсэн. Гэтэ энийг би нэг ажил хийж яхад нэг ажлын газрын их ч надад амсуулж исэн. Энэ бас халуун ногоотой. Сүрик хаажи машилтаа гэж.
дууралт нь хүртэл амттай гэж байна. Гэтэ тэр үед нөгөө идчихсэн амтаа одоо мартсан байна уу? Яавчсан амсаад үзье. Ийм юм байна. Тэгээд ийм хүндээ. Ингэж мэрэмж шүү дээ. Нэгрэ. Та нар яг одоо subscribe-д арахгүй би чамайг энэ амар хумсаараа ингээ майж шүү. Өнөөдөр хоол итгэрэг болох шүү боллоо. За 10 рунд ажиллая. Ийм нэг нь унчлаа шүү дээ. Ингээ идэх юмараа тоглоо сууж идэг наач юм байдаг болоо. За одоо ингэж идэж штэ. Sorry кажаа. Ингээ эхлээд идэхэд тийм амар халуун байгаа нь мэддэхгүй байсаад бисаа ингээ 10 10 шиг хийж чад ингээ нэг нэгээр ингээ шууд огшруулад ийцэн тэгсэн чинь хоолон дээр хөөрхөн халуун ногоотой амт нь үлдсэн байна. Гэтэ тэгэж амар бүр тэсгийн аргагүй тийм халуун ногоотой биш. Гэтэ бол хөөрхөн халуун ногоо нь айгүй тийм таарцсан. Тэгээд идэхэд тааламжтай тийм халуун ногоотой байна. Би нэрээ энэ дээр 10-10 өгнө шүү цаа. 10-10. За дараагийнх. Энэ бас заастай юм шүү. Тэгснэ хэлбэр нэг тийм одоо нэг юу яадаг штэ. Солонгосчуудын цагаан будаагаар хийгээд байдаг цагаан будааны янз бүрийн юм квазанууд байгаа гэдэг байхгүй биш ээ. Цагаан будааны юм янз бүрийн снекүүд байгаа гэдэг байхгүй яг тэрнтэйг амар адилхан юм байна. За амсч үзцгээе. Юм сайн юм. Амт нь нэг биш ээ. Үнэр нь миний мэдхгүй үнэр нэ. Үгээр илэрхийлэхгүй сайн үнэр. Ямар заваа амт вэ? Энийг би хизээж битээ авч тэрээ. Нэг л хатсан тэрнээс дэш шатал хатчих чадахгүй. Аз жаргалын амт Pringles. Би бүр ямар их юм мэдчихвэ. Энийхтэй айгуу гоё тий амар ингээд нэг ингээд байж байгаа амар кайфтай санагдаад идэг. За дууссан юм шиг байна. Би ч оноо өгөөгүй амттангууд нилээд байгаа тий. Энэ дээрээ би бол 10-аас 10 оноо өгнө. За тэгээд энэ болохоор аних гоё байгаагүй. Зүгээр цавн л гоё байсан. Энэ дээр 10-аас 5 оноо. Энэ дээр би зүгээр 10-аас хасах 10 өгөр. 10-аас 5 6 оноо. Энэ 3 хамгийн гоё. Энэ 3. 10-аас 10 оноо авсан 3 амттай. Cheers эзэм чинь уух хэрэгтэй. Ирвээ ингээд энэ дундаас идэж үзье гэж бодоод үсээд байх юм бол энэ 3-ыг алгасаарай. Хамтлах мэдрэмж хүн хүний одоо тааламжтай мэдрэмжүүд өөр эдэм чи сайн мэдэхгүй л анал та. Гэхдээ ямар ч байсан би бол энэ 3-ыг хизээч үгүй л гэж хэлнэ. Дараагийн удаа бас адилхан өнөөдрийнхтэй адилхан спин эргүүлээд ямар өнгө таарсан яг тэргээр нь хийх болно. Гэхдээ биш үү яг хийн гэдэг нь зүгээр шууд хийн гэсэн үг биш. Та нарт таалагдсан байх юм бол хийн. Тэгэхээр та нарын таалагдсан үггүй би комментээр л мэдэн штэ.